Сайн байцгаана үзэгчдээ. Тэнгэр телевизийн өнөөдрийн сэдв эхэлж байна. Одоо өнөөдрийн сэдвээр ярилцах зочин маань Сэлб дэд төвийн төслийн удирдлагын газрын дарга Ган Зориг байгаа. За бид өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн том одоо дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын тухай ярилцах болно. Хөрөнгө оруулагчид болон сонирхсан аж ахуй нэгж байгууллага манай өнөөдрийн ярилцлаганд анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр Сэлб дэд төвийн одоо тэр ойр хавьд тэр төсөл дээр ер нь хэдийн хэмжээний газрыг дахин төлөвлөлтөөр чөлөөлж өгсөн байгаа байна. За сайн байцгаана уу. Ер нь Сэлб дэд төвийн нийт хамрах хүрээ нь бол 158 мянга. Одоо 158 мянга гэдэг нь ухаандаа бол бидний төсөөллөөр бол 3-4-р хороол бичил хороол гэсэн үг. 3-4-р хороол бичил хороол нийлээ 148 мянга болдог. Тэгэхэд яг ийм өргөн хэмжээний сар хүрээтэй дахин төлөлтийн төсөл одоо Монгол улсын хамгийн том төсөл гэж яригдах болов гэсэн бодолтойгоор бид нар ингээд дүүцүүлж харьцуулах одоо хүмүүст ойлголт өгөхөр ингэж яаж байгаа. За 158 мянгагийн нийтдээ 2201 талбарын дахин газар чөлөөлтийг хийгээд тэгээд үндсэн барилга ухсралтай ажилтнууд өнгөрсөн жилээс эхлээд ингээд явж байгаа ийм дахин төлөлтийн төсөл байна. Энээс одоо манай хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдэд чухам хэдэн газарт нь бүтээн байгуулалт хийх боломж байгаа. За 158 мянгагийн үндсэндээ 59.8 мянга газар нь орон сууцны хэсэг байна. Орон сууцны хэсэг болон нам давхрын хэсэг. Энэний дахиад дээр нь 40 газар нь төр хоёрын хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийн бүс байна. Энэ олон нийтийн бүс дотор нь юу гэхээр сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчлэгээ бүх төрлийн одоо олон төвт тухайн тэр орчинд амьдрах хүн гэрээсээ гараад 20 минутын дотор явганаар болон дугуугаар алхаад бүх үйлчлэгээ авах боломжтой ийм одоо үйлчлэгээнүүдийг төлөвлөж өгсөн ийм газар. Үлдсэн хэсэг га талбарны хаасан бэхээр зам, далан, ногоон байгууламж, дугуйн зам одоо ингээ юу гэдэг нь амралт чөлөө цагийн ийм бүстэй байгаа. Тэгэхээр 158 мянгагаа бид нэг ингээд жинлээд үзвэл олон улсын хот төлөвлөлтийн концепцт яг ингээ зөв тулгуурлаад ингэж төлөвлөд ихсэн ийм төсөл байна. Бүтэн 100 гаан ногоон байгууламж тэр зам, далан, гүүр байна гэсэн үг. 100 биш. Манай яг орон сууцны хэсэг болон олон нийтийн хэсэг хоёр чинь үлдэгдэл нөгөө нэг 40 хэдэн га орчим бараг 50 га орчим ногоон байгууламж болон зам, талбай, ундаг дугуйн зам одоо өөр юу гэдэг те ингээд иймэрхүү за дээр нь бас нэг манай Сэлб дэд төв 110-ийн өндөрийн цахилгааны шугам явдаг энэний хамгаалтын бүс ч гэдэг юм уу иймэрхүү байдалтайгаар ер нь манай 158 мянгагийн 36% ногоон байгууламж. 36% ногоон болж энэ өөрөө бараг олон улстай бол Green City гэдэг энэ концепцийг бар хангах хэмжээний маш том ногоон байгууламж. Ер нь хэр зэрэг одоо хугацаанд энэ 158 мянгаад яг дахин төлөвлөлт хийгдэж дуусна гэсэн одоо төлөвлөгөө байгаа. За дахин төлөвлөлтийн процессыг дахин төлөвлөлт гэдэг маань ерөнхийдөө хот асар олон зуун жил болоод ингээд одоо дахин инженерчлэх процесс шүү дээ. Тэгэхээр 158 мянгагаа бид нар төлөвлөлтөд яахсан бэ гэхээр ойролцоогоор орон сууцны хэсэг гэж байна. Орон сууцны хэсэг нь өнгөрсөн жилийн за та бүхэн санаж байгаа 7 сарын сүүлээс ингээд эхэлсэн. Та бүхэн бас мэдээ хийжсэн баг. Тэгээд энэ 158 мянгагийн орон сууцны хэсэг нь болохоор 2027 оны 5 сарын 31-нд эхний 40 блок гаргав. За ингээд үлдэгдэл блокууд нь шат шатаагаар явсараад 27 оны 11 сарын 30-нд ашиглалтанд орчих. Энэ нь өөрөө орон сууцны 113 блокийн 8575 өрхийн орон сууцны барилга ашиглалтанд орж байна. Энтэй зэрэгцээ 40 га буюу одоо та бүхэн санаж байгаа бол 6 буудлаас хойш 7 буудал явах зам нэгдүгээр игнэн дээр байгаа ингээ орон хуучин барилгуудыг буулгаад ингэж байгаа шүү дээ. Яг тэр хэсэг дээрх буюу төв зам дагуу 1-2 дугаар игнэнд нь одоо худалдаа үйлчилгээний бүсүүд байгаа. Энэ худалдаа үйлчилгээний бүсүүд нь 2 дугаар шат. Энэ 2 дугаар шат нь энэ жил эхлээд манайх сонгон шалгуулалтын процессыг зарлаад яваад энэ жилийн 6 сараас бас төслүүд нь сонгон шалгуулалтын ажлууд ингээ явагдаад дуусаад төслийн талбар руу ороод ингээд эхэллээ. Ийм 2 дугаар шат. 3 дахь шат нь юу гэхээр хамгийн сонирхолтой нь Монгол улс чинь нэг Улаанбаатар трам гэж төсөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ трам гэдэг одоо том төслийн бас нэгдүгээр шугам нь манай 7 буудлын 100 төвөөс энэ Монгол Улсын их сургуулийн 1-р байр хүртэл явж байгаа энэ лайн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лайн ингэж ороод манай Сэлб хот гэдэг үндсэн бүрэлдэхүүн маань бүрэлдэж дуусах. Тэгэхээр энэ ойролцоогоор бид нар дахиад нэг 2 жил хагасаас 3 жилийн хугацаа байна л гэсэн үг.
За одоо хоёлаа нөгөө аж ахуйн нэгжүүдэд санал болгож байгаа 40 гааг нэлээд задлж ирээ л да. Тэн дээр чухам яг ямар хуу барилга байгаа. Одоо бид нар чинь нэг ингээд хуучин гэр хорооллын оронд хашааг нь айлын хашааг худалдаж аваад тэн дээр ингээд дур дураараа аж ахуйн нэгжүүд барилга бариад иймэрхүү байдалтай одоо хотын гэр хорооллууд байхгүй болж шүү дээ. Өөрөөр хэл ямар ч төлөвлөлтөхгүй. Тэгэхээр одоо тэр 40 гаад яг ямар төлөвлөлт санал болгож байгаа. Энэ нь яг тендер зарласан хугацаа нь хизэнээс эхэлж байгаа, хизээ хүртэл дуусах юм. За яг таны хэлдгээр нөгөө хуучин гэр хороолт дээр одоо хүмүүс худалдаж аваад нэг байшин барил те энэ төлөвлөлтний өөрөө аюул замбараг болчихдээ. Тэгэхээр манай 158 мянган барилгачлалтын төсөл дээр төслийн үндсэн концепц нь 20 минутын концепц. Тэгэхээр одоо олон улсад 20 минут 15 минут гэж хэрэгдэж байгаа. 20 минутын концепц нь өөрөө та бүхэн одоо гэрээсээ гараад тэнд амьдардаг Сэлб хотын нэг иргэн байлаа гэж гэрээсээ гараад ажил дээр очих. Үгүй бол хүссэн үйлчлэгээ авах боломжтой. Улаанбаатар хотын нэг төв дотоос олон төвт болгож байгаа ихний одоо хамгийн том ихний алхам. За тэгэхээр тэнд юу байх ёстой вэ гэхээр хүний хэрэгцээ шаардсан бүх юм байна. Энэ нь өөрөө манай барилгачлалтын төсөлд хотын стандартын газар уу одоо нийслэлийн ерөнхий архитектор маань ерөнхий архитекторын газар ажлын албан тооцоод дахиж нэмээд хасаад зураг төслийн багтаага ярилцж байгаад ингээд маш удаан ярилцж байгаад ингээд бий болгоцсон ийм төсөл байгаа. Тэгэхээр тэн дээр бол та тэнд очиод үсчний газар хайж байгаа бол байна. Бэкер хайж байгаа бол байна. Одоо худалдаа үйлчилгээний юу хайж байгаа бол байна. Кино театр байна, сургууль байна. Бүх зүйл байгаа тэнд. Хүн амьдрах боломжтой бүх зүйл л байна. Ийм төвтэй. За олон нийтийн бүсийн сонгон шалралт нийтдээ 41 орчим гаа дээр зарласан. 41 орчим гагийн 15 хэсэг бүлэг дээр 15 хэсэг бүлэг гэхэр чи нэг үргэлжилсэн хоёр лайн зарлчихгүй шүү дээ. Бид нэ тэрийг нөгөө автозам одоо дид үтс дээр нь хувааж ингээд хэсэгчсэн болгоо зарлаж байгаа. Энэ өөрөө нэгдүгээр үе шат. Нэгдүгээр үе шатнд юу гэхээр газар чөлөөлтийн хувьд нь буюу тухайн зарласан газар дээр газар чөлөөлтийн 97%-аас дээшээ буюу баг газар чөлөөлтөнд хийгээд дууссан. Одоо нэг зарим нэг зүгээр хуучин объект болгох, хогийн зайлуулах ийм хэсгүүд байгаа. Тэгэхээр эднийг бид нэгдүгээр огц болгож байгаа. За хоёрдугаар огцоос байна. Мэдээж тэнд бас дахин чөлөөлт газар чөлөөлтийг эсэргүүцэж байгаа айлууд байгаа. Тэгээд тэр эсэргүүцэж байгаа айлуудын газар чөлөөлт нь тодорхой хугацааны дараа болох бах. Тэр дуусны хатал хоёрдугаар процесс. Хоёрдугаар үе шатнд зарлагдав. Гурав дахь нь болохоор бас яг тийм манай Сэлб хотод чинь 5 цэцэрлэг 3 сургууль байгаа. 5 цэцэг 3 сургууль дээр бас ялгаагүй төр хувийн хвшилтэй хамтаар ажиллахын хүрээнд хөрөнгө оруулалтыг татах юм. Тэн дээр одоо хөрөнгө оруулагчид маань ямар нэгэн ихтэй сургууль маань ямар нэгэн төлбөртэй дунд сургууль маань өөрсдөө салбар сургуулийг барьж болно. За одоо танай энэ газар дээр бид нэр Кембрижийн хөтөлбөртөө ийм сургууль барьяач гэдэг юм тий. Ийм саналаа өгöd ороод ийм 3 үндсэн шат тувааж бид нэр олон нийтийн бүсийнхаа одоо ингээд сонгон шалралтыг зарлалцсан. Нэгдүгээр сарын 16-нд бид нэр зарласан. Одоо эхний хэсэг маань 3 сарын 2-нд дуусаад бүх саналаа хүлээж аваад дуусаад тэгээд тэрнээс хойш бид нар санал дүгнээд нэгтгэхэд техникийн комиссийн хуралдаад аль төслийг яг энэ барилт дээр манай одоо энэ төр худалдаа үйлчлэгээний байлгт яг энэ худалдаа үйлчлэгийн зориулалтаа санал нь ирж юу хэдэн төрлийн хөрөнгө оруулалт хийнэ гэж хэр хугацаанд хийх нь энэ цагтаад санал болгож байгаа хөрөнгө оруулагч нь хэр найдвартай компани байна. Ямар даатгалын системээр даатгахж орж ирсэн эрсдлээ яаж хаасан компани байна гэдэг ч юм уу те. Ийм байдлаар манай үнэлгээний хороо хуралдаад ингээд сонгон шалралтуудыг бүгдийг нийцлээд нэг нэгээр нийцлээд ингэж явах зарчимтайгаар одоо бид нар одоо ажиллаа хийгээл явж байна. Одоо нэг ийм баг штэ шинээр орон сууц муу худалдаа үйлчилгээний газар барих гэж байгаа компани бол одоо заавал цахилгаан дулаан тий дид бүтцийн зөвшөөрөл одоо шугам татах тий тэрийг ингээд бүгдийг нэг бүрчлээ авдаг штэ тий одоо энэ Сэлб төв дээр яах вэ? За ер нь процессын үед их энгийн их смарт яаж вэ гэхээр та бүхэн саналаа өгöd ороод ирнэ. Бид нэр яг энэ гад талбай дээр ийм барилга барьна гэсэн үндсэн зориулалт болон үндсэн техникийн шаардлага өгч байна. Техникийн шаардлагыг үзээд за бид танаа энэ тавьж байгаа энэ техникийн шаардлагатай чи ийм худалдааны төвийг яг танаа өгсөн даалгаврын дагуу за мэдээж нөгөө айл чинь бас нэг өөрсдийнхөө нөгөө худалдааныхаа одоо салбарын маань нээж байгаа юм чинь том жижиг хөрөнгө оруулалтаа бүх юмаа тооцож байгаа саналаа өгч. Тэгэхээр бид нар яг ч үнэлгээний орон уралтангуудаа сонгон шалгаруулна. Манай төслийн хамгийн том давуу тал нь юу гэхээр үнэлгээний орон уралтчингуудаа Сэлб төвийн Сэлб корпорацийн залуучууд маань өөрсдөө хотын стандартын газар нийслэлийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч өгнө.
авч өгөхөөс гадна дэмжлэг болно гэсэн. Маш том дэмжлэг болно. Нэг хоёр дахь нь сонгон шалгуулалтын тэнцсэн компани маань газраа өөрийнхөө нэр дээр авна. Тий одоо ямар нэгэн тийм одоо үл итгэх зөвхөн гэрээн дээр тулгуурлаад хөрөнгө оруулагчид маань орж ирээд тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийдэж болохгүй шүү. Тэгэхээр газар дээр компани нэрлэв шилжиж. За мөн манай сэлбийн залуучууд маань өөрсдөө тухайн газар дээр байгаа инженерийн шоу үзүүлж байгаа бүх техникийн нөхцөлийг авахд спорт үзүүлээд дэмжлэг үзүүл. Тэгэхээр яагаад тэгэхээр 158 гагийн үндсэн газрын эзэмших зөвшөөрөл болон инженерийн шоу үзүүлжээний бүх процессыг манайх өөрсдөө удирдах байгаа болохоор бид нар дотоодоос ингээд хөрөнгө оруулагчдаа техникийн нөхцөл за бас одоо цахилгаан хангамж, ус хангамж, холбоо тохиол юу гэдэг нь ингээд бүгдийг хангаал явна гэсэн үг. Та сая хэллээ газар нь ингээ өөрийнх нь нэр дээр очно гэж ярьж байна шүү дээ. Гэтэл одоо тэнд за нэг орон сууц төлөвлөсөн байл да. За энд нэг ийм орон сууц ирнэ тэдэн давхар гэдэг одоо архитектур төлөвлөлтийн газраас төлөвлөсөн байлаа. Тэгэхээр газар авсан хүн чинь тэн дээр өшөө илүү дутуу юм барих ч юм уу төлөвлөгөөнөөс зурж юм барьж байгуулах ийм тохиолдол гарахгүй юу? Ийм эрсдэл гарахгүй. Яг үнэ. Одоо хүн болгоо яг энийг эргэлзээд асуугаад байгаа. Яг дараагийн шамбарлцсан хорол болчих вэ, дараагийн яармаг болчих вэ, дараагийн натурдаг болчих вэ гэд энэ дээр тийм боломж байхгүй. Энэ дээр тийм боломж байхгүй. Бид нэр үндсэн шаардлага өгчээд байгаа. Буюу манай энэ газар дээр үндсэн одоо нэг гавь лект нэг гаагийнхаа та нар 60% дээр нь барилгаа барь 40% ногоон байгууламж байна. Ингэжээд энийг хангаж чадаад хөрөнгө оруулж ирээд энэ хугацаанд бариул бид нар танаа төслийг дэмжиж. Бид нар газраа өгье. Газрыгаа төлөвлөлтөд тодорхой хэмжээний одоо төлбөр авнаа. Яг л ийм зарчим. Одоо хөрөнгө оруулагч талдаа ч итгэлтэй, бид нар талд ч итгэлтэй. Гэхдээ тодорхой хэмжээний тодорхой хугацаанд гэдэг маань бас дуусахгүй хугацаагаар үргэлжлүүлж бас хүн шүү дээ, тий. Энэ хугацаагаар ийм шаардлагууд бид нар тавиад ингэ явж байгаа байна да одоо. Бараг л итгэлцэл дээр тулгуурлаад байгаа юм шиг. Тий, итгэлцэл гэхээсээ илүүтэйгээр ер нь Улаанбаатар хотын хэмжээнд дид үтсэн шийдэгдсэн. Хотынхоо төвөөс нэг 5 км радиуст ийм дид үтсэн шийдэгдсэн газар одоохондоо бол байхгүй. Одоохондоо бол байхгүй. Тэгэхээр одоо миний зүгээс юу хэлэх гэдэг нь хөрөнгө оруулагчид маань дараагийн хойд бүсийнхаа үндсэн хотын хойд төвд бол ихний хамгийн анхны Сэлб хот гэдэг энэ хотод одоо газар аваад дараагийн салбараа байгуулах, дараагийн бизнесийнхаа төлөвлөгөө боловсруулах тий одоо корпорацууд урт хугацааныхаа төлөвлөгөө боловсруулахад одоо үнэхээр таатай орчин болов гэж бодож байна. За мөн ялгаагүй манай энэ хот чинь нөгөө хойно лагерын бүсээс юуны хоёрын хооронд хотын төв хоёрын хооронд хөдөлгөөн одоогийн байдлаар өдөртөө 250 мянган хүний хөдөлгөөнтэй байдаг. Хүний урсгалтай байдаг. Тэгэхээр энэ одоо маш том зах зээл. За энийг бол корпорацууд маань судлаад бас асуултууд ирж байгаа асуултууд нас тэрнээс илүү хүнд асуултууд ирээд бид нар бас чадах хэмжээгээр тэгэл хариулаад явж байна. Одоо ийм байна штэ. Хүн байгаа газар худалдаа аж ахуй үйлдвэр худалдааны газрууд ашигтай ажиллана тий. Тэгэхээр та нар энэ дарааллаа бодож эхлээд орон сууцуу барихыг одоо санал болгож байгаа юу? Эсвэл худалдаа үйлчилгээний төвүүдээ эхэлж бариулахыг санал болгож байгаа юу? Ер нь бол манайх орон сууцны дарааллын үед ер нь бол орон сууцныхаа төсөл жах олон болоог жах удаан хийгдэх болохоор орон сууцны төслийг өнгөрсөн жил эхлүүлсэн. Бид нэр энэ жил явуулаад эх жилийн нэг 5-6-аас 7-8 сард ашиглалт нөхөн шүү дээ. Энтэй зэрэгцээд бид нар хүн очингууд нөгөө худалдаа үйлчилгээний өгүүлэгдэд эхэлнэ. Тийм болохоор одооноос худалдаа үйлчилгээнийхаа одоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд бид нар одоо кино театрыг хэн барих уу, усан бассейныг хэн барих уу, дэлгүүр оршоог хэн барих уу гэдэг ийм л одоо тактикаар одоо стратегийн одоо ингээд олон нийтийн бас энэ зарлаад ингээд явж байна. Ер нь ингээд иймэрхүү хотын дахин төлөвлөлт гэдэг юм уу? Шинээр бий болох хотын энэ туршлагыг аль улсын аль хотын бүтээн байгуулалтаас харж та бүхэн яг дараалал одоо энэ бүтэц юугаа тодорхойлсон байна. За олон улстай яг 20 минутын концепт 15 минутаар явдаг. Дэлхийн маш олон орн одоо ингэж дахин инженерчлэг журмаар 15 минут 20 минут гэж явж байгаа. За Канада байна, Канадад Мексик байна, Австрали байна. Одоо манай урд хөршид ихэд одоо 3-4 хот байна. Тэгэхээр бид нэр хятадын Аньямужаас туршлага судлаа. За бусад одоо Сингапурын туршлагууд байна тий. Мөн ялгаагүй Канадын Торонтогийн туршлагууд байна. Эдгээр туршлагуудыг судалж байгаад экспертүүдтэйгээ зөвлөж байгаа. Тэгээд за яг ийм дараалал ингэж явна гэдэг ийм төлөвлөгөө боловсрууд яг үндсэн том мастер төлөвлөгөөнийхөө дагуу явахаар бидгээд өнгөрсөн жилээс ахуулаад ингээл
орон сууцаа барайл одоо энэ жил худалдаа үйлчилгээний бүсгээ зарлана. Хөрөнгө оруулагчид ер нь яагаад бид таны эргэлзээ болохоор хөрөнгө оруулагчид буюу худалдааны төвөдөө яагаад төрүүлж ирээгүй юм бэ гэдэг асуулт яваад ах шүнж ойлгож байна. Учир нь юу гэхээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж байгаа бол зарцаахыг хүсэхгүй. Хинч зарцаахыг хүсэхгүй. Тэгэхээр бид нэр эхлээд зах зээлийг бэлдэж өгөөд зэрэгцээд 2 дугаар шугам дээр хөрөнгө оруулагчид орж ирээд бидний бэлдэж өгсөн зах зээл дээр хөрөнгө оруулаад зах зээлийг хөөж амьдарч байгаа. Ерөөсөө үндсэн ийм зарчмаар. Тэр энэ бол яг зөвхөн олон улсад яг л ийм журмаар явдаг. Ийм процессор. За одоо жоохон дэлгэрүүлээд нөгөө орон сууцны барилгуудаа яри. Хэр зэрэг хэдэн айлын орон сууц төлөвлөж байгаа вэ? Одоо тэр нөгөө самлуулгаж жоод 40 га дээр. Тэгээд энэ орон сууцнууд нь эхний блокууд нь таасаа баригдаад эхэлчлээ гэдэг. Тэр жишээлбэл би хаанаас харж болох вэ? За та бүхэн одоо шууд Google Earth руу ороод үзэж болно. Манай 113 блок барилгын 82 блок барилгын суурийн ажланд тавигдаад зойрын давхрын цутгалтанд дууссан. За зарим нэг блокууд нь 2 дугаар давхар дээр очсон гэсэн үг байна. За орон сууцны хэсэг бол юм. Ер нь бол манайх нийтдээ 113 блокийн 8575 өрхийн хороол юу ирж хот ирж байгаа. Энэ өөрөө юу гэхээр за нэг айлын дунджаар 4 өрхтэй гэж бодох чинь 30-аас 40 орчим мянган иргэдийн суурьшлийн бүс болно. За одоо яармаг маань хийдгээж одоо яармаг маань ойролцоогоор нэг өнгөрсөн жилийн тоогоор 46 орчим мянган гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр манайх дараагийн яармаг шиг энэ том хот болно гэсэн үг. За энэ том хотыг бид нар зөв төлөвлөөд яг зөв менежментээр авч явахын тулд яг таны хэлдэг тэр олон нийтийн бүс шүү дээ. Тэр олон нийтийн бүсүүдийн л процессыг инжилэхлээд байгаа шүү дээ. Нэгэн ижил одоо нэгэн жигд хорол байх юм уу? Эсвэл барилгын компани хөрөнгө оруулагч өөрийнхөө хүссэн загвараар хүссэн хэзлэлээр хийх юм. Яг хөрөнгө оруулагчид олон нийтийн бүсдэр өөрийнхөө хүссэн загвараар хүссэн хийцлээрээ бүр одоо барилгын төмөр бетоноор хийх үү, металлаар хийх үү тэр хөрөнгө оруулагч өөрсдийн асуудал хүссэн загвараар хийж болно. Гэхдээ энэний таазыг бид нар тогтоож өгч байгаа. Энэ бол нөгөө барилгачлалтын төслийн буюу батлагдсан төслөөр та нар энэ га талбай дээр тишний метр квадрат дээр барилга, тишний метр квадрат ногоон байгууламж, хэдэн метр квадратаар навц зогсоол гэж ингэж бид нар техникийн даалгавар өгч байгаа. Тэрэн дээр хөрөнгө оруулагч орж тооцоолоо хийгээ. За бид нар энэ дээр 12 давхар тэдэн мянган метр квадрат барилга бариул бид нарт ашигтай байна. За нөгөө талдаа сэлбэдээ бид нар одоо тэдийн зарах юм байна. Газрын төлбөрт. За ногоон байгууламж авцгын зогсоол бид нар ингэж тэгвэл бид нар тэдэн метр квадратаа худалдаа үйлчлэгнийхээ хэсэг болгочих юм байна. Энэ санхүүгийн тооцоолол хөрөнгө оруулагчид ингэ тооцож орж иж байгаа. Тэгэхээр тэр үндсэн барилгын юу бол хөрөнгө оруулагчид бол нээлттэй байна. Хэдэн давхрыг барих уу? Тэр хөрөнгө оруулагч өөрсдийн сонирхлын асуудал шүү дээ. Бид хэд бол техникийн шаардлагаар тэнд өгж болох дэд үтсийн дээд таазын тогтоож байгаа одоо үндсэн техникийн шаардлага өчөж байгаа. Бид нар одоо 10 давхар барилга барьж болно гэхэд нэг хөрөнгө оруулагч орж ирээд бүр үнэхээр сайхан шийдлэр 8 давхар барийг үл бид зөвшөөрч бол. Ягаад тэгэхээр тэр хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгөндөө таарсан. Гэхдээ манай техникийн шаардлагыг бүгдийг нь хангасан байвал одоо бид нар татгалцахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулагчийн маань өөрийнх нь хүсэл сонирхлоор л одоо бас төсөл маань бас явна шүү дээ. Газрын төлбөр гэж та түрүү нэг дуурж ирсэн. Газрын төлбөр одоо байгаа газрын тухай хуулиар уу эсвэл одоо нөгөө чөлөөлөлтөө сая нэлээд өндөр ханчтайгаар чөлөөлсөн шүү дээ тий. Тэр одоо зарлаа нөхөх маягаар уу яаж тооцсон бэ? Газрын төлбөр ер нь бол газар чөлөөлтийн тухай хуулиар бол биш. Манайх Сэлб Хоримотын корпорац ХХК гэж офицер компани. Манайх хөрөнгө оруулагчтайгаа шууд дийл хийж газрын төлбөрт бид нар танах энэ барилга байна. Танаа барилгаа би чинь 1 м квадрын тэдэр үнэлж бид нар тухайн байраас чинь байр авъя. Талбай авъя. Эсвэл бид нар тэнд чинь нэг юм цагдаагийн хэсэг оруулахын тулд юу авъя. Эсвэл имлэг оруулъя. Эсвэл бид нар чинь сургууль оруулахын тулд та нар энэ квадрат орох гэдэг. Энэ нөгөө санхүүгийн хилцэлүүд явагдаж эхэлнэ. Энэ санхүүгийн хилцэл ялгаагүй нэг үлгээний орон дээр явагдаад ийм байдлаар бид нар хөрөнгө оруулалтаа шийдэж явж байгаа. Ойлгох сүртэй. Яг гоо ер нь бол таваарыг таваараар гэсэн үг шүү дээ. Бид нар газар гэсэн таваар хөрөнгө оруулагчд орж ирээд барилгаа барилаа. Барилгын талбайд бас нэг тодорхой хэмжээний зах зээлийн үнэлгээтэй таваар шүү дээ. Тэгээд таваарыг таваараар солилцох журмаар ингэж явъя гэсэн ийм л зарчмаар. Үн ханшны тухайд ямар байх вэ? Орон сууцны үнийн борлуулалтын үн бол ерөнхийдөө тогтсон. Одоохондоо бол зүгээр тогтсон гэдэг нь хот төрийг тогтоож өгч байгаа юу? Эсвэл
аж ахуй нэгжүүдэд одоо тендерээр санал болгохдоо тогтоосон баа эсвэл аж ахуй нэгжүүд өөрсдөө тогтоох уу? Олон нийтийн бүсдээр орон сууц буюу өндөр барилгынхаа буюу одоо зочдууд л барьдаг ч юм уу тийм өндөр хэсгээр бол орон сууц бол байж болно. Манай орон сууцтай өрсөлдөг хэмжээний орон сууц барих боломжгүй олон нийтийн бүсдээр. Буюу одоо хөрөнгө оруулагч талдаа. Манай орон сууц буюу одоо манай өөрсдийн гүйцэтгэж байгаа орон сууцны нэг журнал тодорхой болсон. Одоо тэгээд 6 сараас та бүхэн борлуулалт гарахаар мэдж болох бах. Нөгөө талдаа улаан бүс буюу одоо та бүхний одоо хоёулынх нь яриад байгаа тэр олон нийтийн бүс шүү дээ. Тэн дээр нэг 8 давхар хүртэл худалдаа үеийн төв барьчаад 8-аас дээш нэг дахиж 8 давхар гээ нийт 16 давхар бай. Дээдлийнхаа 8 давхарыг одоо пентхаус болгоод юм уу одоо юу болгоод тийм иймэрхүү байдлаар үжил. Энэ бол тухайн хөрөнгө оруулагчийн асуудал. Хөрөнгө оруулагч өөрөө хідэр сарна хөрөнгө оруулагчийн асуудал. Гэхдээ мэдээж бид нэр чинь одоо хотынхоо үндсэн тэгэхээр олон нийтийн бүсдэр чи орон сууц бол сэлб дэдтэй өөрөө бариад зөвхөн нөгөө худалдаа ажил дөрөв төв мөв энэ дээрээ санал болгож хөрөнгө оруулагчтай санал болгоод байна тийм үү? Тийм учиртай. За одоо зарим нэг хотуудын нөгөө боссон түүх нэтэрэг ингээд судлаад харж байгаа. Жишээлбэл шинэ Анкараг одоо орон сууц барихыг нь аж ахуй нэгжүүдэд дэд бүтцэн бэлдэж өгөөд тэгээд тэрнээс үнээр нь тодорхой хэмжээний үнээр нь авчдаг. Хот нь аваад тэгтээ иргэдтэй зарахтаа тодорхой хэмжээний мөнгө нэмж дараад үлдснээр нь одоо ингээд тэр ногоон байгууламж тогтчлт энтрийг тогтчулдаг тийм туршлага бас байдсан билээ л дээ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тийм санхүүгийн өөрсдийнхөө одоо хотын ногоон байгууламж далан энтрийг барихад тийм туслах хөрөнгө оруулагчдаас орж ирсэн мөнгнөөс авч нэмэрлэх тийм хэлцэл байгаа юу? Байлгүй яг хуу одоо хөрөнгө оруулагч бид нар санхүүгийн саналаа хоорондоо ярилаа зөвшөлдсөд хөрөнгө оруулагчдаас орж иж байгаа хөрөнгөний хэмжээгээр бид нар бас үндсэн төслийнхаа дутагдaltaй хөрөнгө оруулалтаа нөхөж явна шүү дээ. Тэгэхээр бид нар ер нь зэрэг одоо ажлуудаа явуулаад байгаа гол зорилго нь яг таны хэлж байгаа наад процесс ч бид нар бас тодорхой хэмжээний санхүүжил хэрэгтэй. Тэр санхүүжилтийг бид нар хөрөнгө оруулагчдад тавьж байгаа санал буюу гэрээнийхээ санал дээр орж ирээд тэр саналыг бид нар дахиж зах зээл дээр гаргаж хөдөлж мөнгө усгаад ингээд эргэлтэнд оруулах ч юм уу тэгэхээр энэ бол олон улстай ш тэр манай Монголд ш тэр байх л болоо гэж бодож байна. Одоо бараг хагасаар болчлоо тий зарлаад саналууд орж ирж байна уу? За одоогийн байдлаар нэг 60 гаруй санал орж ирж байна. Маш олон том хөрөнгө оруулагчид орж ирж байна. Маш том корпорацууд сонирхож байна. Худалдаа үйлчилгээний төвүүд сонирхож байна. Тэгээд саналууд бол цугларч байна. 3 дугаар сарын 2 хүртэл яг энэ хурдаар бол бас маш олон санал орж ирэх юм байна л гэж бид нар дүгнээд байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нээлттэй юу? Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсын яг хууль болон санхүүгийн систем бүртгэлтэй тийм компаниар орчих боломжтой. За сүүлийн асуулт ипотек зогссон байгаа. Одоо борлуулалтаа яаж хийдэй гэж бодож байгаа вэ? Санхүүжилтийн ямар тогтолцоог одоо судалж байгаа та бүхэн? За засгийн газар болон нийслэлийн засаг дарганы хамааны газар хамтраад ипотекийг нийслэлийн хэмжээнд одоо энэ жил ашиглалтанд орох 16 мянган айлын орон сууцсан дээр нийслэлөөрөө одоо юу гаргах гээд хөлбөр гаргаа явуулж байгаа шүү. Ипотекийн сан үүсгэх. Тэгэхээр би баг энэ сан энэ 5 сар их шийдэгдэх болов гэсэн бодолтой байна. Манайх болохоор борлуулалтыг бол ер нь 6 сарын сүүлээс 7 сарын үеэс эхний болоогүй тий. Тэгэхээр би ипотекийн их үүсрүүд энэ олон улсын зах зээл дээрх одоо энэ юуны санхүүгийн энэ хямралаас шалтгаалаад нэг жигдэрх магадaltaа нэг 5 сард бол жигдэрчих боломжтой гэж бид тооцоолж байгаа. Тэгээд утгаараа нөгөө талдаа бид борлуулалтаа үед 6 сарын сүүлээс борлуулалтаа эхлэх гэсэн бодолтой. Тэгэхээр ипотекийн нөөц маань бүрдчих болов. Нэг хоёр дахь нь нийслэл маань бас дахиад ипотекийн өөр их усэр судалж байгаа юм байна. Тэгээд энийг бас их найдаж хүлээж байна. За баярлалаа танд өнөөдөр манай одоо урилгыг хүлээн авч ярилцсанд бид Сэлбэдэд төвийн төслийн удирдлагын газрын дарга ган зоригтой өнөөдрөөс сэдвээр ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.